За 18 болохоор ийм тэгштгэлийн язгууруудын нийтбэрийг олгоно. За эхлээд юу гэсэн тэгшгэлээ бодъё. За тэгэхээр энд бодлогын тодорхойлох томчийг харсан чинь логарифмын ард байгаа юм чинь x угаасаа тгээс байх хэрэгтэй шүү гэдэг заавал аавна шүү. Тэгэхээр надад ямар ашигтай тал үүсэх вэ гэхээр шүү дээ. За одоо би энд нөгөө юу авах гэж байгаа. Энэ логарифмын нэг ийм нэг чанар байгаа шүү дээ. Тэр 9-өөр байж байгаа шүү. 2 урагшаа гаргач. Логарифмын ард байгаа тооны зэрэгээ урагшаа гаргач. Тэгэхээр эн чинь 4-ийн гэснээр 2 гэдэг нь урд гараад ирнэ те. 9-тэй x нэмэх нь. За энийг янзлая. Энэ юу юм бэ гэснээр 125 чинь бол 5-ын куб шүү дээ. За энэ чи юу юм гэсэн чинь эн чинь 5-ыг үржих нь 5-ын язгуур өгч 2-ны 1. Энэ нэрийг үржүүлж байгаа зэргүүдийн нэм чинь те 1.5 зэрэг гэсэн үг. Тэгэхээр энэ маань 5-ын гэснээр энэ суурийн зэрэг нь 1.5 болж таарлаа шүү. За тэнгуүл цаашаага 4-ийн за энд нэмж байгаа учраас бүгдээрээ зэргийн чанараа 4-ийн 1 зэртийг өчгөн 4-ийн логарифм 9-тэй x гэж авч. Хасах нь 4-ийн логарифм 9-тэй x. За тэгээд одоо цаашаа харсан чинь ерөөсөө энэ 4-ийн 9-тэй x-ийг бүгдээрээ а гэж торлуулж. 4-ийн логарифм 9-тэй x-ийг а гэж торлуулж. Тэгэхээр юу болох юм гэсэн энэ маань а квадратаас 2 зэрэгтэй юм чи а квадрат. Энэ болохоор логарифмын чанараар 3 урагшаа үржигдээд 1.5 урагшах ингээд хуваачин. Тэгээ цаана 5 сард 5 чинь 1 юм чинь ингээл болчин тий. Тэгээ энэ болохоор 4а хасах нь а юм болж. Тэгэхээр эндээс маань а квадратаар нэмэх нь 3-ыг 1.5 дугаарч 2 тэнцүү 3а. Эндээс а квадратаас хасах нь 3а нэмэх нь 2 тэнцүү. За тэгсэн чинь эндээс бүгдээ аагаа болохоор квадратчлыг бодчихно амархан. Учраас би биш биччихээ таад бодоод үзчихээрэй. А1 ба 2. Аагаар бүгдээ юу авсан гэж чинь 4-ийн логарифм 9-тэй x-ийг авсан. Энэ 1 байж болно. Эсвэл 4-ийн логарифм 9-тэй x нь тэнцүү 2 гэж болно. Би энэ яага 2-ыг нэрээ урагшаа гаргахад энийг угаасаа эрэг учраас модуль гарахгүй шүү дээ. Энэ хамгийн ихний энэ дээр хэрэг x-ний эрс зэрэг үтгэхгүйс бол x квадрат урагшаа бол аюултай. Заавал модуль үлдэх шүү. За одоо эндээс бүгд x олноо. За x олохын тулд бүгд логарифм энэ зэрэгээс нь буулгаж ирэх хэрэгтэй тий. За. Тэгэхээр би нэгээ 4-ийн логарифм 9-тэй x байгаа. Нэгээ би 4-ийн 0 зэрэг авч. За энэ болохоор 4-ийн логарифм 9-тэй x гэчээд 2-ыг би 4-ийн зэрэгт олохмоор байгаа байхгүй юу? Тэгэхээр 4-ийн 2-ны 1 авчихсан тий. Язгуургаад 2 болчихно. За ижлэхэн 4 болчихвол би илтгэгч чүүдийн хооронд нь тэнцвэрч. За тэгэхээр логарифм 9-тэй x тэнцүү 2-ны 1. За ингээд зэргээс нь болгоод ирсэн. За одоо бүгдээр энэ логарифм байх болгонд бол 2 талыг нь одоо энэ 9-тэй 9-тэй s-ээр хурцуулчих. 9-тэй 9 чинь 1 учраас энэ бодго нөлөөлөхгүй те хурцууллаа. Зэрэг болгож орууллаа. Тэнгуүтэн чинь логарифм 9-тэй x тэнцүү логарифм 9-тэй 0 чи энэ зэрэг бол орчин. За мөн адилхан логарифм 9-тэй x тэнцүү логарифм 9-тэй 9-ийн кр 2-ны 1 зэрэг бол орчин. Логарифм 9 хаялаа x тэнцүү 1. Эндээс логарифм 9 хаялаа 9-ийн 2-ны 1 гэдэг маань 9-өөс гарахгүй 3 гэсэн үг. Манай цогц машин x нь тгээс хэм чинь 1 3 2 маань бол шийд болчихноо. Гэхдээ олох юм юу гэсэн шийд язгууруудын нийлбэрийг олгосон. Тэгэхээр маань 1 3 2-ын нийлбэр маань 4 юм байна шүү дээ. За 9 дахь бодлого нь. За куб бүх таасанд бодохтой кубыг бүгдээр 1000 куб хуваасан гинэ. За тэгэхээр бүгдээр бүх таасанд будагт нэг юм кубыг бүх таасын гадна талаас нь будцсан байна эхлээд. Тэгээ нэг 1000 шиг куб хуваацсан. 1000 куб хуваана гэхээр яаж хуваана гэсэн үг вэ? 1000 маань 10-ыг үржих нь 10, үржих нь 10 байж чи 1000 болно тийм үү? Тэгэхээр эндээс урт өргөн өндөр бүх хэмжээсүүдийн 10 тэнцвэст ингээ хуваажээ. Ингээ хуваагдсан байна шүү дээ. За ингээд 10 тэнцвэст хуваасан байна. Тэгээд энэ 10 тэнцвэст хуваангуудаа бүх ирмэгийг 10 тэнцвэст хуваасан гол нэг кубүүдэд задлаа тавьсан. Тэгвэл таамгаар тэр кубээс нэг куб сонгоод авсан чинь бүх таас нь будаггүй куб таарах магадлал гэж. За тэгэхээр бүгдээр одоо нөгөө кубээ
мянган шиг кубуд ингээ хуваагаад тавьсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нэгш тас нь будаггүй куб хаана байх юм бэ гэхээр за гихмишт ингээ цаашаа ингээ явсан. Ингээ явсан байгаа тий. За тэгэхээр жишээлбэл одоо энэ ирмэг гэхэд яг 3 тас нь будагдсан байгаа шүү дээ. За энэ дээр байгаа энэ кубыг сонгоод авахад энэ жишээл 2 тас нь будагдсан байгаа. За жишээл энд байгаа нэг кубыг сонгоод авбал зөвхөн нэг нүүрэн талын нэг куб тас нь будагдсан байгаа тий. За тэгэхээр манай нэгч тас нь будагдаагүй куб гэдэг чинь ерөөсөө энэ гадна талын хануудыг нураагаад дотор тал нь байгаа куб гэсэн үг үстэй. За гадна талын ханыг нураанаа гэхээр за x ингээ урдаас нь харъя. Урдаас харахад бүгд ингээд нэг 10 хэрцэн 10 байгаа штэ. Заагаад нэг гадна талын кубыг ингээ нураач. Гадна талын бүгд ингээ авнаа. Хамгийн гадна талд байгаа энэ ирэмгүүдийг авчаа гэсэн үг штэ. Эднээс нь ингээд авчи. За эхлээд тэгэхээр энэ юу болох юм гэсэн чинь ийшээгээ 10 урттай байсан үстэй. Тэгэхээр энэ хоёр талаас нэг авчин гэхээр дотор талын куб маань 8 ирмэгтэй куб үлдэж байгааз. За тэгэхээр альж талаас нь харсан ингэж харагдан тий. Одоо бид бүгдээр нь гадна талын нэг давхар кубуудын хануудыг нураач. Тэгэхээр дотор талд нь нэг 8-ыг харьцах 8 хэмжээтэй куб үлдэн. За тэр кубын бол альж хан будагдаагүй байгаа. Альж хан будагдаагүй. Тэгэхээр манай тэр кубын маань хэмжээс маань 8 × 8 гэсэн үг тий. Буюу тэр нь хэдэн шиг куб байх юм бэ гэхээр дотор талд нь куб маань 512 шиг куб байх юм шүү дээ. Бус нь бүгд будагдсан байх. За тэгэхээр бүгд тэр одоо 1000 кубд хуваацсан тэдгээрээс нэг куб сонгоод гэсэн. Тэгэхээр надад C 1000 кубээс нэгийг сонгосон чинь нэг тас нь будагдаагүй чинь нөгөө 512 шиг гэсээд нэгийг авахад нэг тас нь будагдаагүй. Тэгэхээр энэ маань 512-ыг хуваах нь 1000 болчихно гэсэн үг. За тэгэхээр нэг хоёулангийн яг хураа. Тэгэхээр 512 бол ямар ч байсан 8-д бол хуваах чинь 2-ын зэрэг тэм чинь 64 болоод 1000-ыг 8-д хуваах чинь 125 байдаг те. Тэгэхээр 125-ны 64 буюу энэ D хэрэг байх нэ. За 20 дугаар бодлого нь адил хажууд трапецийн суурьуд нь 10 20 гэсэн нэг журттай. Диагонал нь гинэ. За адил хажууд трапецийн суурьуд нь 10 ба 20 бөгөөд диагонал нь суурийн өнцгөө таллаг бадаг гэж. За энэ бол бисектрис болдог. Тэгвэл энэ трапецийн талбайг болоо гэж. За тэгэхээр диагонал нь бисектрис болдог нь зөвхөн онцгой тохиолдол шүү дээ. Бүх тохиолдолд ингэхгүй тий. За тэгэхээр альфа гаваач. Гэтэл манай BCAD чинь параллел шүү дээ. Параллел шударгыг 3 дахь шударгаар хослуулж байгаа дотоод салвисан өнцгөө тэнцүү те. Энэ альфа бол энэ альфа. Эндээс харахаар яасан манай энэ адил хажууд хуралж болж байна шүү дээ. Тэгэхээр манай суурьуд нь 10 гэсэн энэ 10. Тэрнээс адилхан 10 болчихлоо. Адил хажууд хэмжээ нь 10. Тэгээд доод суурь нь 20. За одоо талбайг олно гэж надад трапецийн өндөрлөл хэрэгтэй шүү дээ. Яагадгүй трапецийн талбайг олохдоо яаж болдог вэ гэхээр дээд суурь дээр доод суурийг нэмээд 2 тугаана. Энэ бол трапецийн дундаж байгаа. Тэгээ өндөр хурцуул. Гэтэл надад дээд суурь нь 10, доод суурь нь 20 гэдэг өгсөн баг шүү дээ. Хуваах нь 2, өрчих нь ааш буюу 30-ыг 2 тахаар 15 ааш. Одоо надад ганц өндөрлөл хэрэгтэй. За өндрөө бүгд яаж олох вэ гэхээр за адил хажууд трапец учраас за энэ цаанд орч. Трапец учраас өндөр буулгахаар энэ хоёр тэнцүү чинь энэ хоёр тэнцүү тэгшин сурулж үзэж байгаа шүү дээ. Энэ проекцод нь тэнцүү. Тэгэхээр энэ 10, энэ бас 10. Гэтэл энэ маань 20 байгаа. Тэгэхээр бүгд 20-осоо энэ 10-аасаад 2 тэнцвээс хаваачих нь шүү дээ. Тэгэхээр нэг зүйл x гэж тэмдэглэжүүл тэр x маань юутэй тэнцүү гэсэн чинь 20-осоо дээд зүр 10-аасаад тэгээ 2 тэнцвээс хаваачих юм ба шүү дээ. Тэгэхээр энэ хэсэг маань 5 гэсэн үг. Тэгэхээр одоо бүгдийн гурвалжин дээр Пифагорын теорем бичил өндөр авчих юм шүү дээ. Өндрийн квадрат бол 10-ын квадратсан манай доотлын x-ийн квадрат. За тэгсэн чи x-ийг бүгд олцсон ш 5 гээд. За тэгэхээр 100-аас 25 буюу 75. 75 чинь болохоор 25 хүрчэн 3 буюу 5 яцгдар 3. За одоо манай өндөр бэлэн болцсон юм чинь талбай маань 15-ыг хүрчэн аашийн оронд 5 яцгдар 3 буюу манай талбай маань 75 яцгдар 3 буюу А юм биш үү? За 21 дугаар бодлого. Энэ шумуудаар хүрэлцэн төрсийн талтай байна. За энийг нэг нарийн зураг шаардлагагүй те яг бүгд парабол нэг юм байгаа.
А нөгөөх нь шулуун байгаа тий. За шулуун гэсэн нөгөөд чи харсан байж болно. За ингэж энд надад нөгөө дүрсийн талбай гарна штэ. Хэрвээ ийм байснаа ингэчүүл талбай үүсэхгүй үстэй тий. За тэгэхээр надад энэ талбайг олохын тулд хэлийн 2 цаг хэрэгтэй байна. За энэ хоёроо тэнцвүүлчихье. Тэгэхээр эвэр тэнцүү x-ийн квадрат эвэр тэнцүү 2-оос x2 шулууныхаа огтлцын цэг болёо. Энэ хоёрын нөгөө графика би шулуун парабол шиг мэдээд байгаа учраас нэрийн зурхгүйгээр шууд багцаалдаад нэг иймэрхүү хэлбэртэй юм гарна гэдээ толчж байгаа шүү. За квадратлаа батсан чинь нэг шид нэг нөгөө шид маань хас 2 гэх юм байна. Өөрөвл энэ цэг маань хас 2 дээр нөгөө цэг маань 1 дээр байгаа гэсэн. Тэгэхээр талбайг олохдоо бүгдээрээ x нь хас 2-оос 1 хүртэл дээр орж байгаа нь болохоор яг шулуун байна. Дээр орж байгаа мөрөө бо шулуунаасаа доор орж байгаа парабола хасаад байна. Тэгвэл манай энэ дүрсийн талбай гартай. За тэгэхээр одоо энийг шууд бодоо явчих дөө сөтөгчд юм гэх юм байхгүй юм байна шүү дээ. Шууд бодоо явчих. За 2-оос интеграл 2x x-с чинь болохоор x квадратыг авах нь 2, x квадратаас x кубыг авах нь 3 гарна. Тэгэхээр хэл нь хас 2-оос 1 хүртэл. За эхлээд бүгдээр x төлнийхөө 1-ийг тавина. 2-ыг үржих 1, хасах 1-ийн квадратыг авах нь 2, 1-ийн куб авах нь 3. Дараа нь x болгоноосоо бүгдээрээ хас 2-ыг ордуулад өгчнө. Хасах 4, хас 2-ын квадрат нь 4. Хас 2-ын куб чинь хасах 8. За энэ дээр харин тэмдэг алтгаа тий. За тэгсэн чинь энэ чи болох уу гэсэн чинь 2-оос хасах нь 2-ны 1-ээс хам 3-ны 1 хасгаалтаа задлаад очичиё. Нэмэх нь 2. Энд чи харин нэг нэмэх болчихж байгаа шүү дээ 3-ны 8 хасгаал задахаар хасах 3-ны 8 болж байгаа. За тэгвэл бүхэл тоонууд маань 8 хасах 2-ны 1 үрчгэн. Энэ хоёр чинь нийлэхээр хасах 3-ны 9 буюу хасах 3. Тэгэхээр энэ шинэлэхээр 5-аас хасах 2-ны 1 буюу зөв хариу маань 4.5 гэсэн талбайтай буюу D хэрэг байна.